Сайн байцгаана уу? Инаха подкастын эрхэм үзэгчдээ, сонсогчдоо хотлоо бит хоёр өнөөдөр подкастаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. За манай Инаха подкаст маань яг одоо бизнесээ эхлэхээр зорж байгаа, төлөвлөж байгаа, эсвэл эхлүүлээд явж байгаа залуучуудаа урам зориг өгөх зорилготой явдаг байгаа. За тэгээд энэ удаагийн дугаар дээр хотлоо бит хоёр маш урам зоригтой, эрч хүчтэй нэгэн эмэгтэй захирлыгаа урьсан байгаа. За энэ бол Green Gate International компани эрүүл амьдралын үн цэнийг чанараар бүтээнэ гэд бизнестэй ашиг гэхээсээ илүүтэйгээр үн цэнийг эрүүл амьдралыг одоо түгээж байгаа ийм эрхэм зочныгоо урьсан байгаа. Урилгыг хүлээж авсан урнаадаа баярлалаа. За урьсанд баярлалаа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За манай подкастын маань зочны хувьд энэ удаагийн дугаар сая нөгөө нэг хэллээ штэ. Эрүүл амьдралыг илүү ингээд чанарыг үн цэнэ болгоод явж байгаа гэд. Тэгэхээр яг энэ салбар руу одоо ингээд нэлээд олон бүтээгдэхүүнүүдийг импортоор оруулж ирдэг компани штэ. Тэгэнгүүт яг хамгийн анх энэ салбар руу орохоор болсон. Тэгээ дээрэс нь бас яг ийм turning point гэж ярьдэн штэ. Эргэлтийн цэг нь яг яагаад энэ чиглэлийг сонгоод яг ийм эрүүл бүтээгдэхүүнүүд оруулж ирэхээр болсон бэ. Ер нь бол бүр бараг карьерийн эхний одоо жилээс бараг эхлэх бах. Тэгээ би Таван богдод анх ажлынхаагаар эхэлчихсэн. Тэгээд тэр үед бол яг Баатар цайхан захирлын executive assistant-аар ажиллаж байгаад дараа нь удалгүй L'Occitane гээд Францын гоо сайхны брендийн брэнд менежер болоод тэгээ тэндээс яг брэнд гэж яг юу юм, яаж тэрийг одоо зах зээл дээр нутагшуулдیں۔ Тэр нь өөрөө ямар үн цэнийг нийгэмдээ одоо тухайн маркеттаа өгөх гээд байдیں гэдэг зүйлийн талаар анхны ойлголтуудыг аваад тэгээ эхлээд нэг жирэмсэн болоод анхныхаа хөвгт дээр жирэмсэн болоод декретээ аваад буцаад Таван богд руу ороогүй Монс руу орсон. Тэгээд Монс дээр орохдоо болохоор яг эмийн сангийн салбар дээр төслийн менежер гэдэг ажлын байран дээр ороод тэгээ тэр ямар төсөл байсан бэ гэхээр Монголын эмийн сангийн Монсын эмийн санг дараагийн түвшинд аваачих зорилготой. Тэгээ тэр нь болохоор юу байсан бэ гэхээр дийлэнх эмийн сан руу хэрэглэгч нар өвцнийхөө дараа ч юм уу тэгээ зөвхөн ийм авах гад эсвэл витамин авах гад эсвэл жоохон одоо өөрөө биш юм а гэхэд ар гэр нь өвцсөн нэг тийм одоо сэтгэл зүйн хувьд айгу excited болсон хэрэглэгч гэхээсээ илүү нэг зовцсон ч юм уу тэг үнэхээр ар гэрт нь асуудал гарцсан хүмүүс эмийн сан руу ордог байсан тийм соёлтой байсан. Тэгээ Монс бусдаасаа юугаар ялгаатай юм бэ гэхээр Монс гэдэг нэрээрээ л ялгаатай. Одоо бусад зөндөө олон хувийн байна уу одоо сүлжээ эмийн сангуудаас бол нэг ялгараад ах зүйл байхгүй тийм үед буюу 2014 онд яг Монсод анх нэгдэжсэн. Тэгээ миний гол зорилго болохоор дэлхийн хэмжээний эмийн сан хаашаа тэмүүлээд байгаа. Ер нь эмийн сангийн зах зээл өөрөө одоо чиг хандлага нь юу юм гэдгийг судлаад Монголд тохирох концепцийг нэвтрүүлэх тийм зорилготой. Тэгээд тухайн үедээ бол одоо олон улсад бол drug store, health and beauty store гэдэг айгүй олон концепцууд байж байгаад тэгээд тэрнээс сонголтоо хийгээд окей Монголын зах зээлд бол Монголын хөрсөн дээр health and beauty store гэдэг концепц нь арай илүү тохиромжтой юм байна. Тэрийг бид нар хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт бид нар үйлчлэгээгээрээ бусдаас ялгарх ёстой. Хоёрдугаарт бид нар орчноороо илүү юм нөгөө эмнэлгийн гэдэг мэдрэмжийг биш илүү excitement тийм орчныг одоо гэрэлтүүлэхтэй ч юм уу тий орж ирэхэд нэг тийм одоо өнгө үзэмжтэй байдлаар гуравдугаарт нь бид нар бүтээгдэхүүнээр ялгарх ёстой юм байна. Зөвхөн одоо им авах гэж орж ирж байгаа хэрэглэгчийн соёлыг эвдээд эрүүл амьдрахад үн цэн өгөх тийм бүтээгдэхүүнүүдийг санал болгоё. Нэгдүгээр бас дээрэс нь хэрэглэгч Монголын хэрэглэгч нар эмийн сан руу ороод чанартай баталгаатай бүтээгдэхүүн байдаг гэдэг одоо юу санаанд суудсан байсан учраас тэрэн дээр нь үндэслээд олон улсын эмийн сангууд дээр гоо сайхны одоо эмчилгээний юуны health and beauty сторуудаар зарагддаг бүтээгдэхүүнүүдийг дэлхийн брэндүүдийг оруулж ирээд тэрийгэ зөвхөн Монсод байдаг шүү гэж бусдаас ялгарл үүсгэх тийм зорилготой байсан. Тэгээд мэдээж ихний хоёр зорилгоо бол Монголын одоо аутсорсинг компаниудтай хамтраад интерьерийн зураг гаргаад дээрэс нь яг нөө service excellence-ийн төслийг хэрэгжүүлээд дахиад гурав дахь нь болохоор миний яг нөгөө мэддэг брэндүүдийг судлаад Монгол руу оруулж ирэх тийм ажил дээр ажилласан. Тэгээд тухайн үедээ болохоор яг эмийн сан дээр ээж ба хүүхдийн бүтээгдэхүүн, эрүүл хүнсний бүтээгдэхүүн, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнүүд илүү
тохиромжтой юм байна гэж судалж агаад анхны брэндүүдэд оруулж ирж исэн ийм туршлагатай одоо замналтай байна. Тэгээд бид нар мэдээж Mons Group учраас бид нар үн цэнтэй эрүүл эцсийн дүндээ заавал эмийн хэрэглээнд хүрэхгүйгээр эрүүл урьдчилан сэргийлэх байдлаар хүн эрүүл амьдарч болох юм байна гэдэг анхны брэндүүдэд 2014 оноос яг нөгөө кампанид орсноос хойш судалж оруулж ирж исэн. Одоо тэгээ бараг 11 жил болж байна. Нэрэл бодоод исэн чинь нөгөө нэг хэрэглэгч нарт өөрт нь мэдээг байхад шин соёлыг ингээд танилцуулдаг штэ ер нь. Тэр шиг яг бодоодсэн чинь эмийн сангингууд яг нэг л ойлголт байснаа. Гинтл нэрэл амьдралын эрүүл амьдралын зүйлсээ ороод авдаг арай илүү тухтай орчин бий болсон штэ тий. Тэгэхээр яг тэр шилжилт байгаад штэ. Одоо яг би өмнөх ажлынхаа туршлагуудаар ч гэсэн ингээ харахад яг шин соёлыг эсвэл ингээд компани нь цоо шин өнгө төрх рүү ороод шин бодлоготойгоор явах гэж штэ. Тэр шилжилт ер нь хэр хэцүү одоо замналтай байсан бэ? Одоо бусад ажилчид болон одоо эмийн сангуудын зохион байгуулалт хүртэл ингээд өөрчлөгдөж байгаа штэ. Энэ он хэр тэмцэлтэй тулгарсан бэ? Яа, ер нь бол айгүй хэцүү байсан. Биний хувьд бол эмийн сангийн одоо эмзүүч хүн биш. Тэгээ яг бизнесийн салбар дээр ялангуяа маркетинг борлуулалт дээр ажиллаж исэн хүн эмийн санд ороод би төслийн менежер байжгаад 6 сарын билүү 7 сарын дараа борлуулалт маркетингийн захирал болсон. Тэгээ тэр нь өөрөө яг тэр одоо нөхцөл байдал нь бас шууд эсэргүүцэлтэй тулсан. Одоо эмийн байгууллагыг эмийн бус хүн хариуцна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэд эмийн санч нар ялангуяа эмийн сангийн эрхлэгч нар нэлээд одоо эсэргүүцэлтэй тэрийг ингээ ил далтаар илэрхийлдэг. Тэгээд нөгөө нэг тухайн төслөө хэрэгжүүлээд явж байгаа хугацаанд юу вэ бид нар чинь ийм санал болгодог хүмүүс болохоос худалдагч нар биш штэ. Тэгээ ингээ гоо сайхны бүтээгдэхүүн хамгийн нөгөө шокинг байсан нь нүүр будалтын бүтээгдэхүүн оруулж ирсэн. Тэгс чи юу нүүр будалт бид нар эмийн сангаар бол нүүр будалт зарахгүй гэ. Тэгээ эхний бараг 1 жил яагаад энэ нь чухал вэ? Яагаад энэний цаанд бид нар юунд хүрэх гээд байгаа? Зорилго нь юу юм бэ? Бид нар бусдаасаа энүүгээрээ одоо дамжуулаад давуу талыг бий болгоно гэдгийг ингээ хөрсийн айгуу сайн нөгөө одоо софт байдлаар ойлгуулах шаардлагатай. Тэгээ нөгөө талаасаа энэний үр дүн нь шууд ингээд өөрсдөд нь мэдэгдээд ирэхээр бараг жилийн дараагаас үнэхээр зөв шийдэл байсан байна. Одоо ингээд бид нар хэрэглэгчийн урсгалыг зөвхөн ийм авах гэж байгаа биш өөр бүтээгдэхүүн хайж орж ирдэг хэрэглэгчийн урсгал нэмэгдсэн байна гэж харсан. Тэгээд гоо нүүр бодолтын бүтээгдэхүүн оруулж ирсэн бас нэг шалтгаан нь болохоор ялангуяа Азийн health and beauty store-уудад ороход хамгийн их хэрэглэгчийн урсгалыг татдаг лангуу нүүр бодолт. Тэгээд тэнд болохоор бараг улирал болгон тренд нь солигдчихийдэг. Тэгээ зүгээр авахгүй маа гэхэд өөрсдөө хэрглэж үзээд нэг юм одоо цайны цагаараа window shopping маркаар хийдэг. Тэгээ тийм категори. Тэгээ тэрийг ингээ оруулаад ирэх юм бол залуу хэрэглэгч нарын бас урсгалыг татах боломжтой. Тэгээ эхэндээ бол нүүр будалтан дээр нэлээд эсэргүүцэлтэй тулгарч агаад сүүлдээ нүүр будалтын бүтээгдэхүүний борлуулалт айгүй өсөөд хүмүүс ч гэсэн ингээ нөгөө манай эмийн сангийнхан ч гэсэн нэлээд дуртай болсон. Тэгвэл бүтэц зохион байгуулалтын хувьд бол эмзүүч нар биш бид нар гоо сайхны зөвлөхүүд гэдэг ажлын байраар бүр шинээр гаргаад тэгээ тэд нар нь болохоор эмийн бус бүтээгдэхүүнүүдэд санал болгодог. Тэгээ мэдээж тэнд чинь маш их асар их зардал явж байгаа шүү дээ тий. Тэр зардлаа даах хэмжээний борлуулалт тэрийгээ даах хэмжээний ашиг олж чадж гэнэ үү гэдэг чинь ингээ урт хугацаанд гэхдээ ер нь бол нэг 2 жилийн дараа гэхэд хүмүүс нь ажилчид маань ойлгоцсон энэ бол манай одоо эмийн санд үнцийг нэмэгдүүлж байгаа юм байна. Энэ өөрөө чиг хандлага муу юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд 2014 онд эхэлсэн бизнес маань 5 жилийн дараа буюу одоо 2018 онд бишээ 4 жилийн дараа 18 онд гэхэд хэрэглэгч нар манай бүтээгдэхүүнийг хайдаг болсон. Тэгээд одоо манай хажууд эмийн сан байхгүй, Mons эмийн сан байхгүй штэ би өөр бүтээгдэхүүн авмаар байна. Үгүй та ойрхон газраасаа авмаар байна гэдэг хүсэлтүүд ирдэг болсон. Нөгөө талаасаа нийлүүлэгч талаас одоо танаа бүтээгдэхүүнүүд Mons-ийн гэдэг нь танигдсан юм чинь өөр суугуудаар гаргуул яад юм бэ? Зах зээлээ жоохон тэлүүл яасан юм бэ? Дээрээс нь дахиад эмийн сангийн бизнес чи өөрөө ритейл худалдааны бизнес. Би давхар ингээд импорт хийгээд байна шүү дээ. Тэр чинь ингээд бизнес процессынхоо хувьд хоорондоо зөрчил үүсдэг. Тэр нэг нөгөө хандлагын зөрчил гэхээсээ илүү яг агуулгах түгээл бүх юмнууд ингээд шал ондоо
бүтэц зохион байгуулалттай явдаг хоёр бизнесийг ингээд нэг рүү жихэд ирэхээр аль альныхаа бүтээмжийг бууруулдаг. Тэгээд ер нь 2018 онд би 2 дахь хүүхдээ гаргаад буцаж ажилдаа ороод энэ Green Gate International гэдэг компанийг үүсгэн байгуулсан. Тэгэд ирэнгуут угаасаа би одоо ингээд ритейл рүүгээ анхаарал хандуулах уу, импорт руугаа анхаарал хандуулах уу гэж миний одоо потенциал чинь лимитэд учраас аль нэг талаа бариад явангууд шууд бүтээмж нэмэгдээд илүү амбицтай, илүү одоо тэгвэл энийг яаж хөгжүүлэх үү гэдэг чиглэл рүүгээ хараад явсан гэсэн үг. Turning point-ууд нь баг төрөлтүүд байгаа шүү дээ. Ер нь бол айгүй том одоо өөрчлөлтүүдийг төрснийхөө дараа хийдэг юм бэлээ. Ер нь ингээд дэлхийн том брэндүүдийг оруулж ирэх дийл хийх хэд ер нь ямар байдаг вэ? Анх ингээд Монголын зах зээл чинь өөрөө жижигхэн учраас бас тэр том брэндүүд тэр олгон тоодгүй шүү дээ тий. Одоо болтол одоо Starbucks орж ирдэг байх жишээтэй ч юм уу тий. Тэгэхээр ер нь энэ брэндүүдтэй яаж дийл хийж ийн хамгийн анхны одоо яг Green Gate International гэж байгуулагдаад оруулж ирж исэн брэнд нь ямар байсан бэ? Ер нь бол та нар мэддэг бол Монсын компаниуд дийлэнх нь Монс гэдэг нэртэй тийм Монс Улаанбаатар, Монс Хүнс, Монс Косметик. Тэгээ манай компани Green Gate International гэдэг нэртэй шаал ондоо. Тэгэд энийг яагаад ийм Монс гэдэг нэргүй байлгасан гэдэг шалтгаан нь бол нөгөө Монсод нэг сайн юм тохиолдохоор бүгдөө л амар сайн, нэг муу юм тохиолдохоор бүгдөө амар муу. Тэгээд энэ Монголын зах зээл чи өөрөө айгу жижигхэн учраас нөгөө бие биендээ нөлөө үзүүлэх магадлал нь айгу өндөр. Дахиад дээрэс нь Монс гэдэг одоо брендийн үн цэн нь яг үнэхээр бодит үн цэн юм уу? Эсвэл бид нар чанартай үйлчлэгээ үзүүлээд байгаадаа үн цэн нь оршоод байгаа мó гэдгийг ингээ бас ялгаж харах хэрэгтэйгээ тий. Надад бол Монс гэдэг нэр авахгүй гэдэг одоо чиглэл өгсөн. Тэгээд яагаад Green Gate байсан бэ гэхээр бидний хувьд бол Монсын охин компани учраас бид нар эко, эрүүл гэдэг чанартай зүйлүүдийг оруулж ирээ. Ер нь урт хугацаанд бид нар импортын компани л ингээ маш их бүтээгдэхүүн борлуулдаг гэхээсээ илүү яг үн цэнтэй, яг хэрэглэгч нарын эрүүл мэндэд ээлтэй, байгальд ээлтэй, одоо нийгэмд ээлтэй тэр зүйлүүдийг хийя гэд тэр анхны санаанаасаа Green гэдэг оруулж ирсэн. Дээрээс нь Монсын одоо логоны ногоон. Тэгээ Gate гэдэг бол угаасаа одоо гарц тий. Тэгээд international бол манай одоо оруулж ирдэг supplier-ууд маань дандаа олуулсан гэд ингэж гарч ирсэн. Тэгээд тэгсэн чинь ер нь бол асуудлууд тулгарч эхэлсэн. Бид нар одоо том брэндүүд рүү бичингууд интернетээр хайхтал юу ч гарч ирэхгүй угаасаа тий хайлтын систем дээр одоо Green Gate International гэ тэгэл нөгөөдхөө бүх процессоо ярих хэрэгтэй болдог. Тэнгуут тэрий чинь ингээд тэгвэл үнэхээр нөгөө баталгаатай та нар Монсын охин компани юм уу гэд. Тэгээ хамгийн том хөшөөрөг бол мэдээж Монс Эмийн сан байсан. Монголын хамгийн номер 1 Эмийн сан. Тэгээ тэр Эмийн сангийн сүлжээгээр борлогддог одоо зарагддаг тэр брэндүүд чинь хамгийн томтой л хамтрах сонирхолтой. Тэгэд эхний ээлжинд бол ерөөсө компани ярихгүйгээр манайх ингээ Монсын Эмийн сангуудаар ингэдгээ хэрэглэгчийн соёл нь ийм мэдээж зах зээл жижигхэн, маш жижигхэн, дээрээс нь хэрэглэгчийн соёл дөнгөж үүсч эхэлж байгаа одоо дийлэнхтэй бараг 90-95% нь им болон одоо саплимент авдаг хэрэглэгчийн соёлыг бид нар багаар шилжилт хийлгэх зорилготой энийг оруулж ирж байгаа маа тэгээд эхэндээ бол бид нар хамгийн том акулууд руу бол угаасаа харьцах боломжгүй тэр хүлээж авахгүй манайх Монголын зах зээлийг сонирхгүй байна. Одоохондоо бид нар ингээд урдах ажиллаа барахгүй байгаа учраас дараа нь холбогдё таны мэдээллийг хүлээгээд авлаа гэх. Тэгээ эхэндээ бол ингээд утсаар нь залгаал намайг холбоод өгөөч бид нар ийм зорилготой байгаамаа гэх нөгөө цагийн зөрүүтэй айгүй бол ялангуяа манайх чи Америкаас дээрэс нь Европоос бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг. Тэгээ тэдний цагийн зөрүүнд нь тааруулаад айгүй утсаар холбогдож одоо мэйлийн яг хариуцсан хүнийх нь мэйл хаягийг олж аваад тэгээд нөхцөл байдлаа яриад бидний нөгөө алсын хараа бол маш том цар хүрээтэй зөвхөн ингээд өнөөдрийн авч байгаа худалдаа авалтаасаа илүү ирээдүйд бид нар одоо бий болох гэдэг үн цэн одоо алсын хараа амбиц маань ийм том байгаамаа гэд яриад тэгээ одоо бол бид нар ингээд дийлэнхтэй харилцагч нар одоо брэндүүдээс өөрсдөө мэйл авдаг болсон танахтай л хамтарч ажилламаар байна. Одоо ингээд судалгаа хийгээд үзэхэд Монгол хэдий жижигхэн зах зээл ч гэсэн те яг энд жижиг зах зээл дээрээ айгуу сайн тоглож байгаа компани танах байна зөвхөн танахтай хамтармаар байна гэдэг мэйлнүүд айгуу хэрдэг болсон. Тэгээд уртхаа яа гэж ин да гэж бодоод тэгэл зарим нь бол ингээл үнэхээр сонирхолтой байвал үргэлжлүүлээл явдаг тийм тохиолдлууд гарч байгаа.
Одоо яг тэр үед анх эхэлжсэн нөгөө хэрэглэгчийн соёлыг ингээд өөрчлөх гээл те өөрчилж исэн ингээд тэр үед байсан хэрэглэгчийн соёл одоо ингээд төлөвшсөн хэрэглэгчийн соёл ер нь ялгаатай байгаа юу энэ? Ялгаа нь яг юунд дээр харагдаж ямар тийм та нарт яг өөрсдөр чинь мэдрэгдэж байна уу гэхэл алхам тутам чинь мэдрэгдэж л байгаа бах те. Тийм анх компани байгуулагдаад бид нар юу ярьж явсан мэхээр органик бүтээгдэхүүн гэж юу юм бэ гэдэг нөгөө бүтээгдэхүүн ярихгүйгээр одоо брэнд ярихгүйгээр органик бүтээгдэхүүний ач холбогдол тэр шошгыг таниулаад тэрний цаана одоо ямар шалгуур үзүүлэлт юу байдгийг тэрийг хараад худалдаа авалт хийх нь хэрэглэгч нарт магадгүй нэг 10%, 15% илүү төлснийхөө төлөөс нь ямар үн цэнийг бий болгоод байгаа гэдгийг нь таниулахын тулд баг ингээ 2-3 жил явсан. Одоо тийгүнгууд хүн болгон эрүүл хооллолт те эрүүл бүтээгдэхүүн гэдэг юм ярьдаг болсон. Дээрэс нь ковидын үе манай компанийн хувьд бол бас айгүй өсрөнгөө хөгжлийг авчирж өгсөн. Тэрний үе гэхээр хүмүүс ингээл айгүй тийм одоо гадна төрхөнд нь хууртаж худалдаа авалт хийдэг ч юм уу тэгдэг байсан бол илүү одоо эрүүл байх хэрэгтэй юм байна. Бид нар хэрглэж байгаа идэж уух юм маань эрүүл юм уу? Тэ шимтэж ээлтэй юм уу? Дахиад дээрэс нь арьсандаа хэрглэж байгаа бүтээгдэхүүнүүд маань цаанаа орц найргалга нь ямар ингээд нэг арай жоохон өнгийж хардаг. Бид нар баг компани байгуулж явах үед бол хүмүүс худалчгүйнд бол хугацаагаа ч хардггүй авдаг байсан тийм үе байгаа байхгүй. Тэгтэл хугацаа харах бол наад захын асуудал. Дахиад дээрэс нь манай хэрэглэгч нар айгүй мэдлэгтэй болоод орц найрлага энэ нь одоо хортой юм уу, хоргүй юм уу, тэ эрүүл мэндэд ээлтэй юм уу, энэ байх ёстой төвшөндөө байгаа юм уу гэдгийг ингээ хардаг тэр хэрэглэгч нарыг нэгдүгээрт бид нар бас бэлтгэлцсэн гэж өөрсдөө хардаг. Нөгөө талаасаа хэрэглэгч нар маань маш их мэдээллийн одоо сайн мэдлэгтэй болцсон байна. Дахиад дээрэс нь бид нар зөвхөн өөрсдөө яриад ах биш, үнэхээр мэрэгжлийн одоо салбарын хүмүүстэй хамтраад хэдүүлээ энэ нийгмийг одоо гоё болгоход хамтран зүтгэе. Хүмүүстэй эрүүл мэндийн боловсрол олгоё. Одоо өвцнийхөө дараа эмнэлэг дээр ирж байгаа нэмч нар дээр ч гэсэн маш их ачаалал үүсгээд байгаа байхгүй. Тэрнээс урьдчилан сэргийлээд бид нар эрүүл амьдрах боломжууд зөндөө бүрдсэн байхад тэр гаргалгаануудыг хамтдаа хэлж өгьё гэдэг зарчмаар эмч нартай хоол зүйчтэй, хүүхдийн эмчтэй, арсны эмчтэй маш их хамтарч одоо боловсролын талаар эрүүл амьдрах, эрүүл мэндийн боловсролын талаар контентуудад маш их одоо хөрөнгө хүч зарцуулсан. Тэгээд одоо бол ингээ эргээд 7 жилийн дараа харахад хүмүүс бас зүгээр үн хардаг байсан нь бол харьцангуй эрүүл байна уу, миний одоо шим тэжээлтэй байна уу, чанартай байна уу гэдэгт анхаарал хандуулдаг болсон нь бидний бас нэг жижигхэн үр дүн баг гэж харж байгаа. Одоо ингээд яг энэ төрлийн бизнес эрхэлж байгаа буюу яг энийг үзэж байгаа хүмүүс маань шинэ төрлийн зах зээл рүү орж байгаа. Одоо стартапууд биш үү те? Одоо жишээ нь краудфандинг гэлээ нэгмүүд цоошин зүйл Монгол саяны drugstore гингүүт яг энэ шинэ төрлийн зүйл рүү орж байгаа хүмүүсийн хувьд сая өөрийн тань хэлснээр мэдлэгжүүлэх гэдэг зүйл нэг номер 1 тавигдаад нэлээд хугацаа ороод байна да. Хэрэглэгчээ ингээд хэрхэн яаж мэдлэгтэй олгоод анх нэг мэдлэгтэй олчаад тэр шашхыг уншиж сураад органик гэдгийг мэдчихэд дараагийн степ жинхэнэ маркетингаа хэмээр нь штэ тий. Тэгэхээр та хэд маань хамгийн анх яг энэ чиглэл рүү орохдоо энийг мэдээд энэ процессын дагуу явсан уу? Аль эсвэл хоорондоо зөвлөлдөж жагаад за эсвэл 1-2 алдаж байгаа юм уу тий? Мэдлэгжүүлэх нь амар нэгтэйсэн юм байна. Ийм алхмыг тодорхой юм хугацаанд хийх юм байна гэж мэдээд орсон уу? Эсвэл зөвлөгөө авсан уу? Яг хөө бид нар нөгөө нэг ядчаад бид манай багийнхаа айгуу залуухан тэгээд ер нь болоод айгуу гал дүлтэй хэдүүлээ үзээд алдъя гэж орсон. Тэгээд бидний нөгөө гол зорилго чинь өөрөө зөвхөн юу сайн борлогдохыг оруулж ирэхээсээ илүү юу нийгэмд хэрэгтэй вэ? Юу одоо монголчуудын асуудал байгаад байна гэдэг дээр яг тэр бол бидний гол зорилго байсан. Хоёрдугаар бид нар ингээ нөгөө анх компани байгуулчаал манайхыг мэдхгүй зөвхөн мосод байжсэн. Тэгээд номин руу март руу гэл ингээ бараага нийлүүлэх гээл очингууд яана нөгөө нэг захиралтай ингээл уулзчаа штэ тэнгууд яана одоо ийм органик бүтээгдэхүүнүүд айгүйх Монголд орж ирээд фейлцээ. Яагаад гэвэл ингээ хүмүүс худалдаж авахгүй яаж яхад дээр нь хугацааны хувьд айгүй богинохон хугацаа хадгалдаг хугацаатай. Тэгэл айгүй ихээр навчраал буцаалт хийгдэл тэгэл дараагийн удаа тэр компани нь ингээд оруулж ирэхээ байлдгоо. Тэгэд та нар ихтгэлтэй байна уу гэж айгүйх асууж исэн. Тэгээ бид нар бол эрсдэл үүрэгч гэж өөрсдийгөө хардаг. Тэгээ энэний цаана нөгөө яг багийнхан маань ч гэсэн итгэл
л үнэмшилтэй. Тэгээ бидний хийж байгаа зүйл нийгэмд маань үн цэнтэй шүү. Магадгүй өнөөдөр хүн ойлгохгүй байгаа л ойлголтол нь хэдүүлээ явах ёстой шүү гэдэг дээр айгүй тууштай байсан. Тэгээ ер нь бол суурай бэлдэж одоо зах зээлийнхаа хөрсийг бэлтгэхэд бол маш их хүчин чармаал, санхүүжилт тэгээ дээрэс нь ингээд нөгөө төвчээртэй байдал хэрэгтэй. Тэгээд яг бүгд мэдээд ирэнгүүт бүх хүмүүс органик бүтээгдэхүүн оруулаад ирж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг нөгөө тэр богинохон хугацаанд хөрсөө бэлдээл брендээ танилцуулаад амжихгүй болвол чиний хийсэн бүх одоо бэлтгэл хөрс одоо хүчин чармаалтан дээр өөр хэнийг ороод ирдэг. Тэгвэл тэрнээс айх хэрэггүй дараагийн зүйл дахиад гарч ирдэг тий. Одоо бол бид нар ингээд анх тавьж исэн зорилгодоо хүрчлээ. Бид нар хамгийн өндрөөрөө амбицлж исэн тэр зорилттой хүрчлээ. Одоо бол бид нар эргэж хараад бид нар юун дээр яадаг вэ? Бусад бүх өрсөлдөгч нар яг ялгаагүй адилхан одоо бидний хэрэгжүүлж исэн саналуудыг одоо санаануудыг хэрэгжүүлээд бид нар бусдаас ялгаагүй одоо анхны мост орж исэн шиг тэр нөхцөл байдал дээр ирчлээ. Тэгвэл бид нар дараагийн шатанд юу хийх хэрэгтэй вэ гэд ингээд одоо бол манай компани яг докторчлтын үе дээрээ одоо дараагаа яах вэ гэдэг бодолж төрлүүлж байгаа үе ирсэн байна. Энэ л яг юу байл та тий хэрвээ хөрсөө бэлдээд наан ингээ ганцаараа л хүмүүс хаглаад бусдын шантарсан байхад хагалж хагалж агаад тэгээ бэлэн болцсон зам дээр бол бусдууд нь гэж яваад ирэх юм шүү дээ. Тэгэхээр яг бусад бүх салбар дээр гарч байгаа энэ яг хүмүүс хагалцсан лах юм бол өрсөлдөгчнүүд дараагийнх нь ингээд окей одоо замтай болчлаа гэж гараад ирдэг. Тэр үед яг бэлтгэсэн байх хэвээр сая хэлсэн шүү дээ тий дараагийн алхмаа бодож гин гэдэг бэлтгэсэн байх хэвээр хамгийн ихний компани одоо 3 баримтлах бэлтгэсэн байх хэвээр зүйл энэ юм билээ гэсэн зүйл байна уу? Ялангуяа хүмүүс хагалж байгаа компаниудын хувьд. Яг 3 ер нь бол нөгөө айгу одоо хэрэглэгчийн хөрс бэлтгэгдсэн хүмүүс мэдлэгтэй болцсон байгаа учраас айгу хурдтай байх хэрэгтэй юм билээ. Ялангуяа залуу шинэ байгуулагдсан компани бол тогтсон соёл одоо бид нар ийм л юм зарчим баримталдаг, ийм л одоо процессор явна. Тэртээрэнгүү бид нар ингээд туршиж явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр за окей бид нар ингээд тулчлаа. Одоо бид нар яах вэ гэдэг айгүй хурдан тийм маневр хийгээд тэгээд туршиж үзээд болохгүй байх болж гин гэдэг ингээд айгүй хурдтай байх шаардлага үүсэж байгаа, бүтээлч байх шаардлага үүсэж байгаа. Тэгэнгүүт бид нар нөгөө компани маань ч гэсэн 5 жил болчлоо. Тэгэнгүүт ажилчдаа харангууд дийлэнх кey ажилчид маань хүртэл 5 жил болоод ирэнгүүт ингээд яг юм жоохон суух байх. За бид нар ингээд болж байгаа юм биш үү те. Тэгэнгүүт дахиж нэг сэргэлт авах хэрэгтэй юм шиг л дээ. Ер нь бол одоо мэдлэгийн хувьд ч гэсэн бид нар бас л бүх л хүчин чадлаараа те өөрсдийнхөө мэдэж чадах бүх зүйлээ гаргацсан. Одоо гаргая гэд ингээд шахыг гингууд шахагдах юмгүй болоод ирэнгүүт за тэгвэл бид нар дараагийн түвшинд гарцсан компаниудаас суралцах хэрэгтэй юм байна. Бенчмарк хийх хэрэгтэй юм байна. Олон улсад яаж англи манай компани бас нэг давуу тал нь юу гэж харсан бэ гэхээр бид нар одоо 20-од нийлүүлэгчтэй олон улсын одоо supplier-уудтай тэр газруудаас маш их зүйлийг шинэлэг зүйлүүдийг суралцаад олон улсад ийм юм болж байгаа юм байна. Монголын өрсөнд бид нар одоо мэдээж 100% биелүүлж чадахгүй ч гэсэндээ яаж буулгах уу гэдэг айгүй хурдан маневртэй гаргадаг. Тэгээд дахиад дээрэс нь юм бол нөгөө компани мэдээж томорхон ирээр өмнө нь бол бид нар сэтгэл хөдлөөр ч юм уу тийм ингээ софт байдлаар өөрсдийнхөө мэдрэмжэн дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг байсан бол одоо томроод докторжилтынхаа үе дээр бол илүү процесс руу шилжих хэрэгтэй. Процесс өөрөө компаниг удирддаг руу орохгүй бол жижиг компаниудыг захирал нь өөрсдөө удирдаал одоо яг захирлын зарчмаар явдаг юм байлээ. Тэгээд эренгуут одоо би ингээ хүртэлцгээ болоод эренгуут энэ одоо энэ байдлыг шууд процессжуулахгүй болвол ерөөсөө бидний босгосон бүх зүйл нурах эрсдэлтэй юм байна гэдгийг бас харсан. Баг томроод, бүтэц томроод, үйл ажиллагаа томроод ирэхээр дараагийн засаглал гэдэг юм аа яг бий болгох хэрэгцээ үүсэж байгаа юм шүү дээ тий. Энэ эргэлтийн цэгэл амар чухал юм шиг санагдаад байгаа ихэнх компаниуд маань одоо түрүүн хэлсэнчлэн эхний компаниуд нь дампуураад дараагийн таад мусагаллаа гэхэд одоо яг дараагийн шилжилт нь энэ процесстэй болоод тэгээд яг ингээд арай том төрлийн компани болох хэсэгтэр энэ дээр яг танах яг энэ шатандаа явж байгаа гэж ойлгож байна тий. Одоо ер нь бол процессжуулах. Тэгээд гол нь нөгөө бид нар үнэт зөвлөлөөрөө ажилчтайгаа холбогдохыг айгуу хүсдэг. Манайд ажилд орж байгаа хүмүүс бид нарт нийгэмдээ өгөх гэж байгаа үн цэнтэй яг одоо холбогдож engaged болвол ажилчид маань утга учиртай ажиллаа хийн. Тэгтэл ингээд магадгүй одоо
одоо муугаар хэлгээд те дарсны компанид ч гэдэм үү те ямар нэг одоо миний өөрөө хүлээн зөвшөөрдгөө тамхины компанид байх юм бол би өөрийнхөө ингээ хамгийн байж болох бүх потенциалаа ашиглаж чадахгүй байх гэж боддог. Тэгтэл би өөрөө хийж байгаа юм маань үнэхээр нийгэмд ч хэрэгтэй, надад ч хэрэгтэй. Энэ компанид ажилласнараа би ч өөрөө хөгжих юм байна. Ажилчид маань ч гэсэн өөрсдөө хөгжих юм байна гэдгийг ингээ хараад тэрэн дээрээ ингээд миний үнэт зүйл, компани үнэт зүйлтэй огтлцсон тохиолдолд ажилчид маань айгу урам зоригтой явдаг юм бэлээ. Өнгөрсөн одоо 5 жил 6 жилийнхаа хугацааг харахад одоо тэгтээ тэрийг ингээд дахиад батжуулаад олон ажилчдыг тэр одоо сэтгэлгээнд хөрвүүлнэ гэдэг бол айгүй хэцүү юм байна. Тэгээд тэрийг яг зөв удирдлагаар хангаад тэгээд бүх зүйлүүдэд процессжуулаад тэгээд дараагийнхаа одоо өсөлтөнд бэлтгэгдэх үе шатн дээр явж байгаа. Тэгээ орноо зэгшлээ ингээд сонсоод байхаар ер нь ажилчдаа тий ингээд бусад хүмүүст урам зориг их түгээдэг, гэрэлтүүлдэг, ингээд өөрөө бас чиглэлийн аягүй сайн тодорхойлж манлайлал маш сайн үзүүлдэг ер нь. Тэгэнгүүт өөр лугаа ингээд өөрөө урам зориг юунаас авж ийн мэдээж эрэг бүх юм ингээл гоё ногоон гэрлэр явахгүй шүү дээ тий. Харин тийм. Тэгэхээр тэр үедээ яаж босч ирж ийн, юуг урам зориг авж ийн, ер нь өглөө яаж сэрж ийн гэдэг шиг л. Яг ер нь хийж байгаа ажлынхаа үр дүнг харж айгу баясдаг. Нэрийн би чадаад байгаа юм шүү, болоод байгаа юм шүү. Дийлэнх тохиолдолд угаасаа л чадахгүй юм л гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд сая нөгөө нэг ном уншижсэн чинь эмэгтэйчүүдийн бараг 85% нь өөртөө итгэлгүй байдаг, болоогүй байна гэж боддог. Тэгээ би хангалтгүй гэж боддог. Тэгээ тэр 85%-ийн нэг нь үргэлжил ингээд нөгөө яана болж байгаа болов би үнэхээр чадахгүй байна, болоогүй байна гэл тэрэндээ харж байгаа тэр зүйлүүд чинь байнга л бодогдчихийдэг. Тэгээ ямар үед ингээд сэргэлт авдаг вэ гэхээр хийсэн ажлууд маань яг ингээд үр дүнтэй магадгүй төсөөлж ирснээс ч илүү үр дүнд гарахаар нэрэн болоод байгаа юм шүү. Би болж штэ гайгүй л байгаа юм байна гэж бас өөрөөрөө урамшдаг. Тэгээ дээрэс нь яг нөгөө хамтрагч хүмүүс маань Монголын зах зээл ийм жижигхэн байхад танах ийм гоё болгочлоо та нараас суралцмаар байна гэдэг ингээд юунууд ч юм нэг хүүе манайх чи яасан гоё юм бэ гэд ажилчдаараа бахархах ер нь юм гаднаас юм нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөржүүлж байгаа мэдрэмжийг авах бас айгу дуртай тэрэндээ ингээ урамшдаг. Тэгтээ унах үе зөндөө байна. Дийлэнхтэй л одоо ялангуяа гүйцэтгэх захирлууд бол айгу ганцаарддаг гэж би боддог. Хуваалцъя, зовлонгоо хуваалцъя, асуудлаа хуваалцъя гэхээр нөгөө эргэн тойронд нь яг ажилчдаа хуваалцахад айгу хэцүү шүү дээ. Тэгээд өөрийнх нь яг ажлын байрыг ойлгох хүн байхгүй учраас тэгээд яг ингээд сэтгэл готролд орсон ч юм уу сэтгэл готрол гэхээс илүү стресссэн үедээ номноос асуудлаа хайхыг ирмэлцдэг. Тэгээ подкастууд айгуух сонсдог. Яг одоо ажил дээр зөрчил үүссээ болвол ер нь гадныхан яаж зөрчлийг даван туулд юм бэ? Мундаг захирлууд яад юм бэ гэдэг эрэл хайгуул за тэрийг тэгвэл туршаад үзье ч юм уу тиймэрхүү л арга барилтай явж ин да. Номноос гиснээс ном подкаст гиснээс хамгийн сүүлд яг ингээд яг талгаад орж ирж байгаа. Тэр номноос би тийм зүйлийг аваад хэрэгжүүлсэн чинь тэр яг ингээд надад яг тусалсан гэсэн жишээ байна уу? Сая би нэрийн би тэгээ одоо нөгөө хүүхэд төрөөд хүүхэд ажил хоёрын завсраар би ерөөсөө үнэхээр амьдрч амжихгүй байгаа. Тэгээ би яг сая нөгөө эхлүүлсэн байгаа нэг ном нь болохоор уян хатан манлайлагч гэд тэгээд нөлөөлөл одоо яг нөхцөл байдал дээр үүссэн зөрчлүүдээ хэрхэн даван туулж ийн вэ? Тэгээд ялангуяа эмэгтэй удирдлагууд яаж ийн вэ гэдэг талаар уншаад тэгээд тэндээс би бас нөгөө өөртөө тулгараад байгаа асуудлынхаа хариуг олж авна гэж бодож байгаа. Тэгээд тэр номон дээр болохоор яадаг вэ гэхээр хүмүүс яг бизнес дээр нь тулгарсан асуудлуудыг бичээд тэгээ тэрнийхээ талаар ангиараа ярилцаад одоо нөгөө working group гаргаад тэгвэл ийм асуудал тулгарч байгаад би ингэж хийдчихсэн ингэж одоо хэрэгжилт нь ийм одоо үр дүнтэй байсан гэд хуваалцдаг юм байлээ. Дөнгөж эхлүүлсэн явж байгаа. Тэгээд тэрийгээ дуусгал хуваалцъя. Тэгээ сүүлд уншсан ном болохоро нөгөө өөрийгөө удирдах вэ гэдэг ном бас уншижсэн. Тэгээд тэр бусдыг удирдах байлаа. Тэгээд яг нөгөө ажилчид руугаа ажлаа яаж делегац хийх үү, хариуцлага болон эрх мэдлийг яаж шилжүүлэх үү гэдэг дээр суралцаад тэгээд тэрийгээ бас багийнхантайгаа хамт уншаад тэр нөгөө нэг хэлээр ярилцаад тэгээд тэр бас манай компани дээр нэлээд нөлөө гаргасан. Нөгөө ажлыг бид нар процессыг бусдад шилжүүлэхдээ ямар байдлаар шилжүүлэх юм, бусдаас юу хүлээх юм гэдэг дээр. Одоо яг нөгөө
компани угаасаа дараагийнхаа одоо үе рүүгээ орох гээд тэрнтэйгээ уялдуулсан дээрэс нь бас ур чадварууд soft skill-үүдээ тэрнтэйгээ уйсан л номнууд уншаад байгаа юм байна тий. Би сая бол бизнесээ өмнө нь бол илүү бас нөгөө төрсний дараа бол яг бизнестэй холбоогүй сэтгэл зүйн номнууд бас айгүйх уншсан. Тэгээ яагаад вэ өөрийгөө нөгөө ойлгох гээд би нэрээ доторх зөрчлөө ингээд гарах гад тэгээ тэрэн дээр бас өөрийнхөө ад жаргалыг яаж олох уу гэдэг талаар бас номнууд нэлээд уншсан. Эмэгтэй түрүүний ярианд доноос сонсоход эмэгтэй хүмүүс ингэдэг гэд сонсчихсан байхгүй юу? Одоо эрэгтэй удирдлага, эмэгтэй удирдлага хоёрын хооронд ингээд аюу их зүрх үүсдэг гинэ. Яагаад тэгэхээр эрэгтэй удирдлага яагаад дэлхийн нийтээр эмх хагаад байдаг вэ гэхээр нэгт бас тэр гормоны нөлөө 7 хоногийн өшөө 1 сарын 4-7 хоногт эрэгтэй хүн гормоны нөлөөнд орлоггүйгээр ингээд сайхан яваад идэм байл та. Тэнгүүд эмэгтэй хүн 4-7 хоногийн 3-т нь гормоны өршлөлттэй байдаг гинэ. Юм ирэхий өмнөх юм ирсэн гэж ирсний дараах гэж. Тэнгүүд тэр хооронд маш их сэтгэл зүй өөрчлөгдөж байгаа. Тэгээд яг 1-7 хоногт нь ингээд тогтвортой болонгод тэр хооронд бас өөрийгөө тэрийг удирдах, удирдлагын үед те гормоны өөрчлөлтөд удирдах. Дээрээс нь бас юм хэвээ авч явахад нөлөөлдөг гинэ. Тэгэнгүүт төрөө ярьсанчлаа яг эмэгтэй удирдлага байхын үүднээс манай подкастыг бас айгу эмэгтэй стартап эхлүүлж байгаа хүмүүс маань бас нэлээд сонсоосоо гэж хүсэж байна. Тэрний хувьд өөрийнхөө хувьд тулгарч ирсэн асуудлууд эсвэл одоо яг баримтлагдаг зарчим яг эмэгтэй удирдлагын хувьд ийм асуудлаар ялчгүй тулгардсан байлээ гэсэн зүйлс юу байна вэ? Яг эмэгтэйчүүд нөгөө цаанаасаа л гэр бүлээ авч явах хэвээр байдаг. Тэгээ хүүхэд төрүүлэх харин байглаасаа тэгээ тэгэнгүүт одоо яг чин шударгаар хэлэхэд бол яана энийг амьдралаач өлегтэй авч явсан юмгүй ажилланч нэг тийм одоо ажилланч ингээ гийгүүлсэн юмгүй ингээ дунд нь би одоо юу хийгээд байгаа юм бэ гэд айгүйх гийлт одоо гимшил мэдрэгддэг тий хүүхдүүдтэй айгүй хангалттай цаг чанартай цаг гаргаж чадахгүй байна. Тэгсэн ирнэ нөгөө хүүхдүүд ажил дээр очихороо хүүхдээ бодоод хүүхдийнхээ хажууд болохоор ажиллаа бодоол за тэр нэг асуудлыг ингээ шийдчих юмсан ямар гаргалгаа шийдэл вэ гэд ерөөсөө яг одоо цагтаа амьдрахгүй байгаагаа айгүйх мэдэрсэн. Тэгэхээр нөгөө нэг аль болох өөрийгөө тэгэл шууд за одоотоо амьдрий гэл бодвол ингээл тэр чи айгүй хэцүү шттэ тий. Тэгэхээр аль болох өөр дээрээ нэг юм жижиг практисуудаар одоо цагтаа амьдрахыг хичээж за одоо би хүүхдтэйгээ байгаа юм чинь чанартай цагаа гаргачих. Одоо ажил дээрээ байгаа юм чинь гэр бүлээ орхиод яг ажил дээрээ одоо анхаарлаа хандуулъя гэдэг дээр нэлээд өөртөө ажиллаж байгаа. Дандаа ингээл тэрсэн багтаа нэг turning point хийгээл ер нь анзаархад гэх тээ. Тэгсэн хэрнээ ингээд одоо айгүй олон юмнууд энэ дэр чинь давхцаал үсэдэж штэ тий ингээл төрн дээрээс нь ажиллаа хийн гэд. Тэгэд одоо саяхан гэхэд л хамгийн сүүлийнхаа хөвгтөр баг амраагүй байж байгаа л төрөөл буцаал орцсон тэгэд ер нь яаж ингээд тэр нь ямар нөлөөлөл амьдралт чинь яг turning point болоод байна гэдсэн шүү дээ. Гэхдээ нэг талаараа аюугаа ирчүүч өгөөд бас өөр мэдрэмж өгч гинүү. Яг нөгөө одоо энэ стартап эхлүүлж байгаа хүмүүс зориулж байгаа шүү дээ. Тэгээ эмэгтэйчүүд байгаа тохиолдолд ер нь надтай л яг адилхан замлаар явах байх одоо яг өөрийнхөө компанийг удирдаад явж байгаа үед төрлөө болвол тэр ерөөсөө огт хамаагүй ажил чи явж явах хэвээр яагаад гэвэл тэнд хариуцлага байгаа. Чиний одоо хэрвээ хин нэгэн чиний өмнөөс шийдвэр гаргачих юм бол тэр шийдвэрийн хариуцлагыг чи үүрэх хэвээр болж байгаа учраас угаасаа тэрийг ингээд салгах баг боломжгүй байгаа даахгүй. Тэгэхээр эмэгтэйчүүд өөртөө айгуу нөгөө өөртөө ихтгэлтэй байдал өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг хоёр зүйлийг яг ингээд тусдаа өөр дээр ажиллах ёстой юм байна гэж ойлгосон. Тэгэхээр өөрийгөө гололгүй, дээрэс нь өөртөө хайртай байгаа чанартай цагийг бас өөртөө дуртай зүйлдээ бас гаргаж явахгүй болвол нэг л мэдхэд нас явдаг юм байна жил цаг хугацаа өнгөрцөн байдаг. Тэгээд бид нар яг ирч хүч дуусахын цагт нэрийн би одоо юу бүтээчлээ те юу хийчлээ гэд ингээ бодогдоод ирдэг. Тэгэхээр яг нэг баг дээр нь тэрэн дээрээ бас өөр дээрээ айгуу сайн ажиллаад өөртөө хайртай байгаа цаг гаргаад ажиллах хэрэгтэй байх гэж бодсон. Одоо дахиад нэг эмэгтэй сэдвэрүүгээ орох гал л да. Эмэгтэй удирдлагын хувьд яг ийм зүйл бас ажиглагддаг уу? Эмэгтэй ажилчдынхаа ажиллах нөхцөлийг илүү сайн ойлгож байгаа шүү дээ. Тэгээ одоо төрөх нөхцөл нь ч байна. Тэгээ одоо хүүхдтэй ээжүүдэд ажиллах орчин ч байна. Машин тавихаас ахуулаад
тэр асуудлууд дээр өөрсдөд чинь яг CEO-ийн хувьд яаж мэдрэгдэж орж ирдэг вэ? Тэрэн дээр бас ингээд шийдлүүд гаргаж яваа. Манайх нөгөө яг компани нийт ажилчдын 75% нь эмэгтэй, 25% нь эрэгтэй. Тэгээд ингуу тэгээ өөрөө эмэгтэй болохоор би эмэгтэйчүүдийн асуудлуудыг арай өөр дээрээ тулгамдаад тэгээд тэрийг айгүйх шийддэг юм бэлээ. Тэгээ манай компани болохоор баг хамгийн анхны хүүхдийн булантай офис Монголд дах. Тэгээд залуу эцэг эхчүүд ажилдаг учраас хүүхдүүдээ офис дээр авчираад болдог. Дээрэс нь тэр нөгөө санал санаачлагыг манай ажилчид өөрсдөө гаргасан учраас хин нэгний хүүхэд ирээд уйлахад ч юм уу тэ ойрлоход хинэн ч түүхшөөдгөө. Дээрэс нь зайнаас одоо төрснийхөө дараа шууд зайнаас ажиллах боломжийг хангадаг. Дахиад нөгөө өөрийнх нь юм уу хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай амралт олгодог. Ингээд нөгөө яг эмэгтэйчүүдийн нөгөө эрхийг хамгаалсан эмэгтэйчүүдэд ажиллах боломж олгосон тийм шийдвэрүүдийг зөндөө гаргадаг бэйсэн байна. Тэгсэн чинь эсэргээрээ харсан чинь нөгөө эрэгтэйчүүдийн эрх айгүйх зөрчигддөг гинэ яг тийм нөхцөл. Тэгэхээр эрэгтэйчүүд ч гэсэн айгүйх эрх байх ёстой байтал ингээл за юм зөөх чинь эрчүүдээ яс гараараа гээл те одоо ус өргөөдөг ч юм уу те нэг тийм нөгөө жижиг зүйлүүдийг анзааралгүйгээр бас гаргадаг байсан учраас бид нар нөгөө энэ жилийн 2025 оныхоо стратеги төлөвлөгөөн дээр олон талд ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг. Тэрнийг одоо тэрэнд нээлттэй ханддаг хамт олон байя гэд. Тэгээд бид нар зөвхөн одоо тузын гишүүн дээр ч гэдэм үү менежментийн багийнхан өөрсдөө тулгарсан асуудлыг шийдлийг одоо журмаараа шийдэх гэдэг биш. Яг компани нийт төлөөлөлд магадгүй minority group-ийн те байдаг болвол тэднэрт зориулсан бас санал шийдлийг гаргаж явах ёстой юм байна гэд. Тэгээд жишээлбэл казак ажилтныгаа Наврысын баяраар амраадаг бай. Тэр нөгөө яг фастинг хийдэг үед нь бид нар бас хүлээн зөвшөөрдөг, тэрийг нь ойлгодог бай. Нийтээрээ хийгдэг үйл ажиллагаанууд дээр хоолны зэсэн дээр санал асуулга авдаг бай те. Магадгүй зарим нь гахаамах иддгүү, зарим нь одоо цагаан уултан ч байд юм уу те. Тэгтэл хинэн ч асуухгүйгээр бүгдэнд нь жигд өгчдөг. Тэр нэгдүгээр хоол вейст болдог, хоёрдугаарт одоо тэрийг хүлээж авч байгаа хүний сэтгэл ханамж буурдаг. Тэгэхээр тэр жижигхэн нюансууд дээр эмгтэй захирлууд аягүй сайн маневртай ажиллаж чаддгийм байна гэж ойлгосон. Тэгээ манай компани дээр ер нь хүмүүс ирэхээрээ эмгтэй захирал байдг нь ингээд аягүй илт мэдэгдэж гэж дандаа хилдэг. Тэгэхээр магадгүй эрэгтэйчүүдээс ялгарх зүйл нь жижиг деталууд дээр аягүй сайн одоо анзаарч харж тэрэн дээрээ хурдтай шийдэл гаргаж чаддаг хүмүүс байдаг эмэгтэйчүүд. Ач холбогдлогууд мэдрэмж илүү өндөртэй байдаг ахын тий. Тийм баг. Тэгээд бас нэр сая яг хэлсэн чинь нөгөө Green Gate-ийн нийгмийн нөлөөлөл би бол тэгж хардаг зүв байсан үгүй юу нийгмийн нөгөө нөлөөллийн аянд 2 м квадрат хайр төсөл гээд тий нөгөө хөхүүлээжүүд орж өөрөө ер нь айгуу сайхан ярих байхад тэр тухайгаа бас манайх нөгөө нэг Nubi брэндээсээ санаачлаад хөхүүл ээжи 2 м квадрат хайр гэдэг төслийг хэрэгжүүлсэн. Тэгээ манай компани өөрөө айгуу жижигхэн. Тэгээ магадгүй нөгөө санхүүжилтийн явж жоохон учраас тэр төслийг ингээ бүх нийтэд таниулахад бол бас чадаагүй. Гэхдээ яг мэдэх нэг нь мэднэ. Бид нар нийгэм дээр юу байдаг вэ гэхээр тамхины цэгүүд айгүйх олон байдаг. Хэрнээ хөхүүл ээжүүд ороод үйлчлүүлэх газар айгуу цөөхөн байдаг. Тэгээ ялангуяа нөгөө Монголд чинь оюутнууд маань төрчөөд одоо хөхүүл байх үедээ сургуультай орох эсвэл ажлын байран дээр хөхүүл ээж нар маш их байдаг штэ тий. Тэгээ тийнгүүд нэг бол жортлонд орж одоо хөхөө сулалдаг, нэг бол цаашаа араач ч юм уу тий. Тэгээд тэрнээсээ өөрөө ингээд санаа зовоод би тухгүй газар байна да гэж боддог бол тэр асуудлыг шийдэхийг зориод 2 м квадрат юм нөгөө ухсардаг 2 м квадрат ч одоо хэрэг бараг энэ одоо ширээ жоохон томсгсон. Тэгээд ороод ширээтэй тухтай яг тэнд нь ингээд хөхүүл ээжийн өрөөгээд хөхөө сулалдаг тийм өрөөг санхүү эдийн засгийн дээд сургууль дээр Тайгрын үйлдвэр дээр Апогийн юун дээр анагаах ухааны их сургууль дээр гээд манай бараг 4 газар байршуулсан байдаг. Тэгээ тэргээрээ дамжуулаад ээж нар маань ч гэсэн сэтгэл зүйн бас жоохон ч гэсэн нэмэр болоосоо гэж бас зорж тэр төслийг хэрэгжүүлсэн. Тэгээ ер нь бол нөгөө нийгэмдээ хамгийн анх бид нар бараг ажлын байрны уян хатан цагийн системийг ковид бүр эхлэхээс ч өмнө нэвтрүүлж исэн. Тэгээд
нөгөө амралттай одоо хүүхдийнхаа төрсөн өдрөөр амардаг ч юм уу тэр байдлыг гэр бүлдээ илүү цагийг зарцуулаад мэдээж тэглээгээд ажил нь маргааш нь ирээл нөхөд хийчдэг штэ тий. Тэгэхээр тэр зүйлийг өөрт нь хувь хүндэн сэтгэл ханамжтай байгаад компани маань энийг дэмжиж ин да гэдэг тийм сэтгэл зүйтэй байх юм бол ажлын бүтээмж гэсэн нэмэгдэнэ гэж ойлгодог. Тиймч байдаг. Тэгээ одоо манай жишээлх юм бол манай энэ хаб дээр ирж байгаа стартапууд нөгөө асуудал шийдэж байгаа. Энэ ч юм бол тодорхой хэмжээний нийгмийн асуудлыг бас шийдэж байгаа шүү дээ тий. Гэхдээ тэр нь одоо магадгүй нийгмийн хариуцлагын хүрээнд эсвэл нөгөө яг ажлын байран дээр бий болсон туршлагаасаа мэдээллийн төслийг эхлүүлсэн байгаа. Стартапуудын хувьд онцлогтой юм нь болохоор ямарваа нэгэн асуудлыг ингээд шийдээд тэр шийдлээ одоо инновац нэвтрүүлэгч юм уу ингээд арай онцлогтой байдлаар гаргаж хөрөнгө оруулагчдад танилцуулдаг. Тэгээд яг хуу манай дээр ирдэг төслүүдийг харахаар яг энэндээ бас нэг баригдаагүй одоо ингэдэг байхгүй нөгөө жишээлх юм бол яг ийм асуудал байгаа гэдгийг мэддэг хэрнээ яг нөгөө шийдлээ гаргахтаа айгу буруу өнцгөөс гаргацсан ч юм уу. Эсвэл хит их нөгөө зах зээл орлого мөнгө рүүгээ ингээд төвлөрчихсөн байдаг. Тэр чинь эргээд хүн болохоор энэ ашиг өгөөж өндөртэй байгаа юм чинь манай хөрөнгө оруулагч үл нэг сонирхно гэж боддог. Тэгтэл одоо нөгөө яг түрүүн анхнаасаа хэлсэн шүү дээ. Үнцийн бизнесийн ашиг орлого гэхээсээ илүүтэйгээр үнцэн нь юундаа байна вэ гэдгийг одоо хөрөнгө оруулагч нар илүү их хардаг болсон. Тэгжээж тэр бизнес нь өөрөө урт хугацаанд явна. Ямар одоо нийгэмд бас ямар үр нөлөө үлдээж гин. Энэ яг үнцэн нь юундаа байна? Тэр ашиг орлого гэхээсээ илүүтэйгээр яг энэ поинтыг илүү их хардаг болсон. Тэгээд яг энэ поинтыг бас анх харж бага бүрдүүлээд нэгдмэл нэг юм зорилгоны дор явсан нь одоогийн бас юм 6-7 жилийн хугацаанд амжилттай явж байгаа тий 10 хүнтэй эхэлсэн бол 100 хүнтэй болоод одоо бүр дараагийнхаа шилжилтийг хийхгээ явж байгаа хүргэсэн баха гэж бодож байна. Тэгээд яг нөгөө сонсож байгаа стартап маань бас тэрлүү илүү бас чиглэж өөрийнхөө асуудлуудыг хараасай гэж бодож байгаа баха ер нь. Үн цэнийг тэгвэл юу гэж яах вэ? Амар Монгол толготын 100 хэрэг ярьж байна. Үн цэнийг тэгвэл яг анх эхэлж байхдаа яг энэ чиглэлээр за ингээ Монсоосоо салъя. Ингээд групп компани болоод энээсээ ингээд Green Gates International болоо явъя гэдэг рүү ороход хариуцаад явхад тэр үн цэнийг яг юу гэж тодорхойлсон бэ? Байгууллагынхаа болон эсвэл яг өөрийнхөө хувьд за би энэ ажил руу орохдоо ийм үн цэнийг баримталж төдий хэмжээний хол явах юм шүү гэж зорьсон бэ. Нөгөө түрүүн хандагийн хэлснээр нийгмийн асуудлыг шийдээд тэр нь өөрөө ашигтай байж ах юм бол тэр өөрөө sustainable business болох гээд байгаа байхгүй. Тэгтэл ингээд богино хугацааны ашиг орлогыг харуул угаасаа урт хугацаанд тэр компани хэр удаан хугацааны алсын хараатай байна вэ гэдгээс шалтгаална. Тэгээ бидний хувьд бол угаасаа ойлгомжтой бид нар Монсынх учраас бид нар нийгэмдээ хэрэгтэй эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн борлуулалтын орлогоосоо илүү бид нар эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг оруулж ирнэ гэдэг зарчмаа баримтлаад тэгээ тэр зарчмаасаа ерөөсөө огт хазаагаагүй одоо хүртэл явцсан нь хамгийн том одоо бидний бас амжилтын нэг хэсэг байх гэж боддог. Тэгэхээр нөгөө яг тууштай гол зорилгоо тодорхой болгоод ажилчдаа яг тэрлүү чиглүүлээ. Бид нар бол угаасаа манай компани ийм шүү. Ийм л одоо ийм бас зорилготой хүмүүсийг оруулж ирдэг. Энэ араамнасаа гарахгүй шүү. Юу хийхгүй вэ гэдгийг айгуу сайн мэддэг. Тэгэнгუთ одоо манай дээр бизнес хөгжил дээр бүтээгдэхүүн судалгаанууд дээр хийгдэж байгаа ч гэсэн за энэ бол угаасаа манай компани бүтээгдэхүүн биш вэ. Энэ бол мөн байна гэдгийг ингээ аль хэдийнэ надаар хэлүүлэхгүй мэддэг болцсон тийм ажилчид. Нөгөө талаас би нэг анзаарсан юм. Бид нар өөрсдөө ингээд нийгэмдээ ийм үн цэнийг бүтээх гэдэг бид нар эрүүл амьдралыг түгээн дэлгэрүүлэхэд жижигэн ч гэсэн хувь нэмэр оруулмаар байна гэдэг анхнаасаа явсан чинь одоо яаж байгаа вэ гэхээр манай компани ажилчид өөрөө яг тийм болох. Энэ компанид ажиллаж байгаа юм чинь би ингээ эрүүл амьдрах хэрэгтэй гэх. Тэгээд тэдний хооллол, тэдний одоо тамхинаас гарч байгаа байдал, тэдний жим фитнест явж байгааг нь харахад үнэхээр бид нар бас нэг зорилготой юм байна. Энийг зүгээр нийгэм одоо цалингийн төлөө биш. Бид нар ч гэсэн ажил дээрээ одоо амьдрал дээрээ өөрөө үн цэнтэй байх ёстой юм байна гэдэг тэр мессежийг аваад өөрчлөгдөд байгаа ажилчдаа хараад айгу баярлдаг.
Тийм биш үү те. Нэрэл ингээд урд ажиллаа хийгээд үн цэн нь энэ шүү, эрүүл ах шүү гэдэг хаа яаж бас хор ирээлээд хав те. Органик бүтээгдэхүүн заргаад байгаа те. Сайн нэг болсон кейс нь яасан бэ гэсэн чинь маа нөгөө үйлчлэгч игч юу гэртээ борцог хийгээд гэлөө борцог хийгээд өглөө авчираа цайны өрөөнд борцог идэрээ гэж тавьсан чинь хин ч идээгүй гинэ. Тэгээд тэгсэн чинь манайхан ч бүгд ирүүл болсон юм шүү. Бүр борцог далах гурил мөрл идгээ бэлдсэн юм шүү гэнэ. Үнэхээр бүгд бараг ингээд нөгөө тим гурил идэх бүтээгдэхүүнээс ингээд жоохон татгалцсан тий. Бүгдөө дийлэнхийн ингээд жимд явдаг. Ямар нэгэн байдлаар спорт юм уу одоо арга хэмжээнд оролцдог. Өөрийнхөө хувийн чөлөөт цагаа жижигэн ч гэсэн хоббинд зарцуулцдаг тийм хүмүүс ингээ байдаг. Тэгээ бүгд орж ирэхдээ тийм байсан уу гэхээр манад орж ирээд бас өөрчлөгдсөн өөрсдөө амьдралын хэм маягтай шинжилэлт хийцэн зөндөө олон залуучууд байгаа. Тэгээ тэрийг харахаар үнэхээр бас урам авдаг. Нэрэн л бид нар бас зөв юм хийгээд байна да. Асуудлыг шийдээд байна. Мэдээж бизнесийн байгууллага юм чи ашиг орлого олох хэвээр. Гэхдээ олж байгаа үнцэг маань, олж байгаа их усүр маань зөвийн төлөө одоо зөв зүйлийг хийчих юмсан гэдэг дээр ажиллаж байгаа учраас ажилчид маань орж ирээд хүртэл яг тэр зүйл рүү хандаад ирэхээр нэг зорилго нэгтэй болж чадж байгаа юм шиг санагдсан. Одоо нөгөө нэг өөр бусад компаниудад ажиллаж исэн туршлагаасаа харахад ч юм уу одоо ингээд баримтлагатай айгүй хүмүүсээ бодоод нь штэ. Тэгэнгүүт хүний нацгийн бодлого нь ингээд хүмүүсээ бодоход илүү урт хугацаанд одоо бие бодоход амар happy жаргалтай ажиллах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд хүний нөөц ингээд хурдан гараад солигдоод энэ хүмүүс ажил дээрээ тогтохгүй байх гэхэд яг ийм бодлого баримтлах нь хэр ялгаатай харагдчихээн. Зарим захирлууд маань бодож магадгүй л те зөөлдүүлж болдгоо маа. Тэгвэл хүмүүс хитрхийн назгаараад байд юм аа ч юм уу. Тэгдэг үү яг. Яг би бол айгүй хатуу удирдлагын доор хүмүүжж үтсэн. Дээрээс нь айгүй зөөлөн удирдлагын доор хүмүүжж үтсэн. Яг тэр хоёр дээрээс ингээ баланслаад харахад бол хатуу удирдлагын доор хүн хийх гэсэн юмыг л хийдэг. Тэрнээс цаашаа одоо сэтгэдэггүй. Одоо илүү сэтгэл гарахгүйгаас гадна за захирлын хийх гэснийг л чанартай хийх ёстой юм байна гэдэг. Тэгтээ чанартай гүйцэтгэлтэй бол анхаардаг. Зөөлөн удирдлага одоо уян хатан байдлыг дэмждэг нь бол шин санал санаачлаг бүтээлч санааг дэмжиж тэрнийх нь үр дүнгийн өөрт нь харуулж чаддаг. Тэгэхээр яг тэрнийг жинлээд үүсэх юм бол яг зөөлөн хатууга иддэг гэдэг шиг зөөлөн байх нь хүнийг илүү сэтэлжүүлж чаддсан байх гэж харсан. Тэгээд би болохоор өөрийгөө нэлээд зөөлхөн захирал гэж хардаг. Тэгээд мэдээж ингээд юм болгон давуу сул талуудтай. Гэхдээ ингээд урт хугацаанд ажилтнаа тогтоон байрах нэг зүйл бол тэр хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай, итгэл үнэмшилтэй, урам зориг авдаг байхгүй бол захирал нь дандаа урам зоригоор ингээд хангаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө бүтээлч өөрөөр нь яг бүтээлч санааг нь хэрэгжүүлээд алдаатай ингүүл алддсан байх, ингүүл ондын байх, ингүүл одоо би чадах юм байна гэд тэр хийж байгаа зүйлээсээ урам зориг авдаг байгаасаа гэж боддог. Тэгээд хүмүүстэй айгүй хитэгдэг. Чи болно гэж бодож байна уу? Тэгвэл хийгээд үзье л та. Тэрнээр нь би дэмжиж. Тэгээд эрхийн цагт хүн яг өөрийнхөө юмыг хийж байгаа юм шиг эзэн болж хийдэг. Өмнөх туршлагаа харахаар за алдаа гарвал энэ захирлын санаачлага байсан учраас захирлын л алдаа. Онвол захирал үнэхээр мундаг учраас зөв санаа хэлсэн мэн тэрийг нь хэрэгжүүлсэн захирлын л зөв байж гэх. Тэгтэл ингээ хүндээ итгээд хүнийхээ өөрийнх нь санаачилсан зүйлийг гаргаад ирэхээр хүн би болж байгаа юм байна, би бүтээж байгаа юм байна, эсвэл би ингэх юм бол алддсан байна гэдэг зүйлээсээ ингээ өөрийгөө суралцаад явдаг. Тэр бүтээл санааг нь оновчтой хэрэгжүүлэхийг нь дэмжиж өгдөг. Тэгээ тэгснээрээ бараг захирлууд өөрсдөө агиух цагтай завтай болох боломжтой гэж хараад байгаа байхгүй. Өөрөө шин зүйл санаачлаа тэрийг ингээл хүнээр хийлгэх гээд ирэхээсээ илүү бидэрт ийм асуудлын энийг шийдэх шийдлүүд юу байна гэдгийг нь санаачлуулад тэрүүгээр нь гаргаад ирэхээр ажилчид өөрийнхөө үн цэнийг бас мэдрээд энд байх нь одоо утга учиртай юм байна. Урт хугацаанд тэгээ дээрэс нь ажилчдынхаа нөгөө одоо сэтгэл ханамжтай байлгах жижиг зүйлүүдээр маш их
санхүү зардал гаргахгүйгээр шийдэх боломжтой зүйлүүдээр хангаж өгөхийг ирмэлцдэг. Жишээлбэл бид нар нөгөөний кофений машин офис дээр байлгадаг. Бид нар кофег бараг ингээл гараад авахд 8,000-аас 10,000-аар авдаг. Тэгтэл ажлын байран дээрээ яг гоё чанартай кофе уугаа тэрийгэ уунгаа ажлынхантайгаа ярилцах чинь бас айгүй том стресс тайлдаг аргууд. Гэтэ ямар ч байгууллага дээр ажлын байрны стрессгүй байгууллага гэж бараг байхгүй шүү дээ. Тэрийг ямар арга замаар стрессийг тайлах вэ? Тэр боломжийг нь магадгүй жижиг одоо шийдлүүд байх юм бол тэрийг нь удирдлагын мэдрэмжтэй байгаа шийдэд өгчдөг байвал ажилчид бас сэтгэл ханамжтай ажлын байранд ажилдаа ирэх одоо хүсэлт эрмэлзэлтэй ирдэг юм шиг санагддаг тийм. Манай яг гол ки ажилчид компани хэлсэн цагаас одоо хүртэл ажиллаж байгаа айгу мундаг ажилчид байдаг. Тэгээ тэд нар маань ер нь бол ингээд энэ арамыг ингээд аваад явж байгаа шин зүйлүүдийг санаачилдаг, эрэл хайгуул хийдэг. Тэрийгээ одоо энийг санаачилсан зүйл ингээд санаачлаагээ орхихгүй тэрнийхээ ард гарч үр дүнгээ харах тийм амбицтай хүмүүстэй ажилдаг. Ингээд нөгөө Netflix-ийн үүсгэн байгуулагчийн бичсэн That Will Never Work гэдэг номон дээр бас яг саяны юг өөрсдийн ноу хау болгож авсан байгаа байхгүй юу? Тэр нь яадаг вэ гэсэн чинь тэр компани анх ингээд цөөхөн үнэтэй барыг 7 үнэтэй ч байлаа. Тэгээ одоо хэдэн үнэтэй алдсан байгаа илээ. Анхнаасаа ахуулаад алдаагүй нэг ноу хау нь болохоор яг нөгөө хүн өөрийнхөө ажлыг өөрөө төлөвлөөд хүн нэг бүр өөрийнхөө ажлыг өөрөө санаачилж төлөвлөөд нөө эзэн байна гэд. Тэнгүүтээ эргээд мэдээж тэрнийхээ гоё үр шимийг өөрөө мэдрээд би энийг санаачилсан шүү гэдэг тэр системийг жижиг стартап байхаас томортлоо хаяагүй мэн. Тэгээ хүн өөртөө ажиллаа төлөвлөдөг байх нь бас амар чухал. Яг саяны нөгөө эзэн байгаад үн цэнэ мэдрээд гэдгийг яг өгдгийн юм байна л да. Монгол хэрэгжүүлж байгаа хүн байна. Бид нар нөгөө компани дээр яг байгуулагдсан цагаас хойш хийгдэж ирсэн нэг том соёл бол нөгөө компани ретритийг 9-10 сарда зохион байгуулдаг. Тэгээ тэн дээр юу хийгддэг вэ гэхээр бид нар би яг манай компани нөхцөл байдал одоо ийм байна. Бид нар энэний төлөө зориод байна. Тэгвэл ийм одоо 5-7 стратеги хүрээнд бид нар богино хугацаанд урт хугацаанд хүрэх гээд байна гэдэг зорилтуудаа далтан гацаа зоож өгдөг. Тэгэнгүүт манай албатууд тус тусдаа сууж агаад энэ зорилгыг бид нар хэрэгжүүлэхэд миний зүгээс ямар эфорт гаргах ёстой юм. Тэрний тулд бид нар бусад албатайгаа яаж уялдаа холбоотой ажиллахын гэд өөрсдөө нь төлөвлүүлдэг гэсэн үг. Тэгэхээр яг өөрсдөө төлөвлөө зорилгоо мэдээд өөрсдөө утга учиртай төлөвлөхөөр захирлын өгсөн төлөвлөгөөний дагуу ажиллаж ийн биш бид нар өөрсдийнхөө санаачилсан төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ажиллаж ийн гэдэг тийм сэтгэл зүйтэй ажилдаг юм билээ. Тэгэхээр нөгөө гарч байгаа ажил нь ч гэсэн бүтээмжтэй утга учиртай дээрэс нь яг зорьсон байгаа онж гүйцэтгэлүүд гардаг юм шиг санагддаг. Хүний нөөцийн яг асуух гэсэн яг зэрэг хоёлаас асуусан тий. нэг үгээс хэлж байна. Яг хүн гэж хоёлоо зэрэг асууж шээ. Тэгвэл шаардлагагүй байсан. За би асуучих уу. Уралдаа л хоёлоо тий. Орнагийн ярианд нүр автцсан. Тэг ингээд нөгөө хүн төвтэй хүний нөөц ер нь бол ингээд ажилтад бол амар гол core зүйл байгаа шүү дээ. Тэгээд ерөөхдөө нөгөө баг бүртгүүлэлт дээр яг хамгийн чухал зүйл нь энэ байна гэж юуг нь хамгийн түрүүнд хардаг вэ? Хандлага. Одоо яг баг болж чадах уу мэдээж нөгөө нэг ур чадрын үед надтай яг адилхан хүм авч болохгүй шүү дээ тий. Надаас илүү сайн чадварлаг, надаас илүү эздээл гэж хардаг. Одоо мэдээж тий би бүгднгийн санхүүг одоо нэгтлэн маркетингийг, борлуулалтыг хийж чадахгүй. Тэгэхээр тэд нар чаддаг хүнийг дээрэс нь хандлага одоо нэг баг болж чадах уу гэдгээр. Тэгээд яг нөгөө манай компанийн үед харьцангуй би нэг 10-ын системээр ажилладаг юм шиг санагдаад байдаг хгүй. Би энэ менежментийн багийнхныгаа нэг баг болгоод нэг зорилготой болгочвол тэд нар бас доошоогоо яг нэг зорилгын хүрээнд хүмүүсээ базаад явчих юм бол илүү үр дүнд хүрнэ. Тэгэхгүй бол одоо менежментийн багийнхан хоорондоо зөрчилтэй зорилгоо ингээд манаа л алба ингүүл бол манайх танах гэд мэдээж тим юмнууд зөрчлөө зөндөө байна. Дандаа л ингээд усны урсгал шиг тэгсдөө манайх за тэгвэл манайх тгийг гихгүй. Гэхдээ асуудлын гол асуудлаа хараад зорилгоо мэдж байгаа хүмүүс шийдлүүдээ айгүй хурдтай гаргаад явцдаг юм лээ.
Тэгээд тэгдэг. Дээрэс нь бидний нөгөө нэг хэрэгжүүлдэг юм болохоор багийн уур амьсгалаа сайжруулах нөгөө ганцхан ажил яриад байхгүй одоо нэгдсэн хамт болон болоход нь төсөв тавьж өгдөг. Оо. Яг хөө тэрүүгээр. Тэгээд улиралтаа нөгөө нэг хүн дээр бид нар нэг тогтсон төсөвтэй. Тэгээд тэрүүг нь албаараа ингээ гардаг. Тэд нар нэг спорт тоглодог ч юм уу, эсвэл магадгүй нэг газар суудаг ч юм уу те. Тэрэн дээр нь мэдээж бүгднгийн даахгүй гэхдээ тодорхой хэмжээний төсвийг гаргаж өгдөг. Тэрэн дээрээ хүмүүс маань стрессээ одоо яг миний ажлын байранд ажил ярихгүй ч гэсэндээ ажлын байран дээр тулгамдж байгаа асуудлуудаа магадгүй бусдтайгаа ийм хүн байсан биз дээ гэж би нэгээ таньж мэдгч байд юм уу те. Тийм зүйлүүдийг хэлдэг. Тэгээд тийм тэр бас айгүй нөлөөтэй байдаг юм шиг санагддаг. Ингээд хүний нөөцийн бодлогын хүрээнд одоо сая Facebook дээр нэг юм явлаа штэ. Харсан нэг пост аль компанид хүүхдээ оруулахгүй вэ? Тий, аль компанид хүүхдээ ор гэж хэлэх вэ? Тэр дооштой бөө юм боллоо штэ. Тэн дээрс бас нэлээд удирдлагууд хүмүүс маань ажигласан байх те. Хүмүүс ийм юмыг үнцэнтэй нэг хэцүүл хүсдэггүй юм биш те гэд. Тэгэхээр яг өөрийн чинь ажиглаж байгаагаар хүний нөөцийн бодлогын хувьд юу нэгээд ямархуу бодлого баримталж явж байгаа компани одоо жишээ авахад гадны компаниас ч байна уу те яг импортын бүтээгдэхүүнүүдийнхаа толгой компаниудаас ч байна уу Монгол компаниасаа ч байна уу жишээ аваад энийг баримталж явна гэвэл аль нь зөв санагддаг вэ? Ер нь надад бол одоо шууд толгойд нэг компани бол орж ирж байна. Тэрэн шиг тийм компанид л ажиллах юмсан гэж. Тэгвэл үү манайх ч одоо 22-д нийлүүлэгч манайх шүү дээ гэж. Тэгээд би бол яг Isis Farm компанид орж ажиллах. Одоо яг нийлүүлэгч талаас нэгийг сонгох гэх юм бол тэд нар бол айгүй бүтээлч тэгээ залуучууд айгүй ихтэй айгүй хурдтай одоо хөгшин Европ гэдэг штэ тий бид нар тэгж хэлдэг. Тэгтэл яг тэдний компани соёл бол айгүй залуучууд ихтэй тэгээд маш их зүйлийг шинээр санаачилдаг. Тэгэд нөгөө аль хэдийнэ дэлхийд даяар танигдсан гэхээсээ илүү одоо яг нөгөө хөгжиж яваа компани. Тэгээд тийгүнгүүт хурдтай шинэлэг зүйлүүдийг нэвтрүүлж чаддаг. Тэгээд ажилчдаа болон харилцагчнаараа яаж кэрлэх айгуу сайн мэддэг. Тэгээд тийгүнгүүт тентний ивентэд оролцоход ажилчид нь бүр яг эзэн нь юм шиг ажилдаа ханддаг. Одоо өөрийнх нь бизнес юм шиг ойлгож байна үү те. Тийм сэтгэлтэй бүр ингээд тийм эзний сэтгэлээр тэр нь ингээ угаасаа хийж байгаа үйлдэл гаргаж байгаа авир бүх зүйлээс нь харагддаг. Зарим газар очихоор яг нэг юм ажиллаа л хийж гин гэдэг хандлага харагддаг те. Энэ одоо угаасаа миний ажил болохоор л хийж байгаа. Тэгтэл зарим нь бол яг би энийг дуртай учраас энийг хүсэж байгаа учраас ийм үр дүнднийг харуулах гэж байгаа учраас би энийг хийж гин гэдгийг ингээ хилүүлэлтгүй харагддаг. Тэгээ тийм компанийн соёлтой газар Isis Farm гэж боддог. Isis Farm-ын тэгвэл яг хүний нөөцийн бодлогын юу болоод одоо яаж тийм эзний сэтгэлтэй юм шигээр болгож байна. Одоо кофе шоп ажилласан ч те манай стартапууд кофе шоп ажилласан ч нэг дэлгүүр нээсэн ч нэг франчайз нээсэн ч яаж нэг эдэн дэрэг өөрөө очиж зогсох шал байгаа тийм өөрөө очиж зогсохоор бөө гомдол ирээд байдаг. Тэгэхээр тэрийг яг яаж суулгасан юм бол тэрийг сонирх уу? Тэрийг одоо хэдүүлээ сонирхцоох. Би гэхдээ ер нь Isis Farm брендийн хийж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа юмнаас айгүйх суралцдаг. Тэгээд тэрийг ингээд суралцаад манай дээр хэрэгжүүлэнгүүт нөгөө бусад брэндүүд Isis яагаад юу игээд байна гэл ингээд бусад одоо олон улсын брэндүүд хүртэл Isis одоо манайхаар дамжуулаад Isis Farm-ын үйл ажиллагаанаас суралцдаг гэж би боддог. Тэгээд тэднийг ингээд харж байхад бол айгүй бүтээлч ажилчид нь айгу бүтээлч тэр бүтээлч санааг нь удирдлага нь айгу сайн дэмжиж өгдөг юм байна гэж харсан. Тэрхүү чөлөөтэй сэтгүүлээ тэрийг нь 100% дэмждэг удирдлагатай байх юм бол аяндаа тэр бизнес сэтгэл зүүн гарч ирээд байна уу? Төрөө нөгөө нэг хэлсэн штэ. Би одоо ингээд шинэ санаачлаг гаргах юм бол тэрийг нь зүгээр боломжоор нь хангаж өгөхийг ирмэлцдэг. Тэр тохиолдолд хүмүүс яг өөрийнхөө юм миний санаачилсан ажил би энийг ингээд үр дүндийг нь харуулчих юмсан одоо муугаар хэлэхэд захирлын итгэлийг алдчихгүй юмсан надад итгэсэн байгааг ингээд бодоод ирэхэд хүн ингээд нөгөө яг өөр юмсыг ажилдаг. Тэгээ яг тэр боломжоор нь хангаад өгчдөг юм шиг санагдсан. Зя ингээд яриалал бид гурван яриа дуусахгүй маш их гоё сонирхолтой сэдвүүдийг ярьлаа. Их ч юм ойлголоо тий. Манай зочинд маань яг хэлээгүй үлдээсэн тийм зүйл байгаа юу?
хэдүүлээ сая ялангуяа яг эмэгтэй удирдлага тэгээ яг бас нэг гол юм маань стартапаас яг ингээд томроод том систем рүү ороход яг тулгарч байгаа асуудлуудыг бас хүний нөөц тал руугаас нэлээ ярьлаа шүү дээ, тий. Тийм. Түрүүн ер нь бол намайг ингээд эн тэнд яриа өгөөд эсвэл хүн амьтантай уулзгаар чи хүний нөөцийн хүн үү гэж баг асуудаг. Тэгээ илүү тийм сүлтэй болов гэж бодлоо шүү. Хүн маань ад жаргалтай ажиллаж байхад бидний одоо харьяанд ад жаргалтай сэтгэл ханамжтай ажилдаа дуртай ажиллаж байхад бид нар заавалчгүй хүчлэх шаардлагагүй тэр угаасаа өргөөж өгдөг. Хамгийн эхлээд хэрэглэгч гэхээсээ илүү бидний хамгийн том одоо удирдагч хүний хамгийн том хэрэглэгч бол манай ажилтан тий ажилтан сэтгэл ханамжтай байхад тэр хүмүүс манай компани амбассадорууд шүү дээ тий гараад ярина тий юу ч байсан гэсэн манай бүтээгдэхүүн үнэхээр мундаг гоё шүү дээ бидний хийж байгаа ажил үнэхээр үн цэнийг бүтээж байгаа шүү дээ би ажилдаа дуртай шүү дээ гэд ярихад манай компани руу орж ирэх ажилчдын урсгал нэмэгддэг тий тэгээд би ингээ харахаар танай компанид л орж ажилламаар байна гэсэн манай найзууд хэлдэг гэд ярьж байгааг нь сонсоход үнэхээр бид нар бас зөв юм а хийгээд байна да бүх 100% биш гэсэндээ болоод байна. Тэгэхээр захирлууд маань яг албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж гин гэж бодлогоогоор ажилчид маань юу хүсэж байгаа тэднэрт маань маадгүй биднэрт хэлээгүй саналууд юу байх вэ гэдэг тэр нөгөө нэг саналаа хэлдэг тэр нь биелдэг тэр системийг бүрдүүлж өгвөл илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Тэгээ тэр системийг бүрдүүлдэг манай соёл болохоор компани ретрит гэж хардаг. Маш гоё яриа өрнүүлээд олон өгөөчтэй яриа. За дээрээс нь сүултээ бүр яг Green Gate-д орж ажилламаар юм шиг л мэдрэмж төрлөө. Дээрээс нь бас нөгөө ECC-ийн тэр засаглал хүний нөөцийг яаж бүрдүүлж байгаа гэдэг олон зүйлүүд маань манай яг бизнес эрхлэж байгаа залуучуудад урам зориг өгсөн байхаа. Бас дээрээс нь яаж би бага бүрдүүлэх үү, яаж бага удирдах уу гэдээ яг ботцсон байгаа хүмүүст маш олон тийм солиушныг санал болгосон байхаа гэж бодож байна. За урилгын манд хүлээж авсан урнаа захиралтай баярлаа. Баярлаа. Бас тэгээд хүмүүс маань ойлгож байгаа те нөө хит хатуу системээр бас яваад байх шаардлагагүй юм байна. Хүнээ бодсон захирал хийж болд юм байна. Тэгэхээр team turning point одоо turning point гэж хэлэхээр хүмүүс маань уурлаад ах шиг хэлээ гадаад өгшөлээ. Team эргэлтийн цэг дээр ирсэн стартап компаниудын маань удирдлага байх юм бол яг зөөлн нь хатуугаа иднэ гэдэг шиг хүний нөөцийн бодлогоо илүү хүмүүстэй ингээд нөгөө үн цэнэ ойлгуулад өгөх юм бол бас тийм ч хэцүү байдаггүй мэнаа гэдгийг ойлгуулсан ярьцлага боллоо гэж бодож байна. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. За баяртай. Дараагийн дугаараар уулзцаая.